Яг энэ хилцүүлгийг бас дараагийн удаа бол их хурлын тамгын газраас өглөө засгийн газрын хуралдаангүй үед өдөр тэг өглөө эрт эхлээд одоо бас сайдууд хүрээд ирвэл одоо гişүүд илүү юм асах гэдэг шүү дээ. Тийм учраас тэгж зохион байгуулъя. Одоо намрын чуулганаар бас эхний хагас жилийн тайл дээр орно шүү дээ. За бид бол нөгөө төрийн байгуулалтын байнгын ороотой хамтраад жилийн төлөвлөгөөний хэрэгжилтээ бол ярьсан тийм үү. Тэрийг ч бас өргөн дэлгэр гişүүдэд бас өргөн дэлгэр оролцуулж байхаар юм байна гэдгийг их хурлын тамгын газарт хэлье. За тэгээ бид бол ингээд яриад байл бас яриад л байна. Тэгээд улс орны одоо ард иргэдийн амьдрал ахуй талаасаа тавхан маань одоо ажлаа мэдээж чиглүүлж байгаа. Би нэг ганц хоёрхан жишээ ярив. Энэ биржийн хуулиас болж биржийн хуулиар тээвэрлэлтийг худалдаа авах ажиллагаанаас авч өгдөг ийм зохицуултаас болж олон зуун хүн одоо дампуурч байна тэнд. Олон зуун Монгол тээвэрчид Монгол одоо 350 сая төгрөгөөр машин авсан хүмүүс банк улсын баста бүх одоо хөрөнгөө ингээ алдаад архинд ороод гэр бүлээ салаад ингээд дуусч шүү. Энэ биржийн хуулийн дээрээс л энэ тээврийг салгаад тээврийг тухайн биржийн хуулиар тэр тухайн өөрсөө худалдаж авсан компани нь юугаар тээвэрлэх эрхийг тэгээд тэр хүмүүст нь худалдаа өгчт нь өөрсд нь өгцсөн явдсан шүү дээ. Өгчгөлдөө. Тэгэл тэр хүмүүс чинь бол тэр дотоодын тээврийн аж ахуйн нэгжүүдтэйгээ яриад ингээд тэр тээврийн үнэн зах зээлийн зарчмаараа ингээд яваад байвал тэнд одоо олон мянган оны өсөлт бол тэнд байгаамаа. Тэнийг би одоо олон удаа хэлсэн. Тэгээ ерөөс хөдлөхгүй. Тэгээ одоо энэ биржийн хуулинд өөрчлөлт оруулъя гэж энэ өөрчлөлтөө дөрөвтэй тэр тээвэрт л одоо төр битгий оролцооч. Биржийн хуулиараа энэ үрсээ борлуулж байгаа нь сайн байна. Тэр тээвэрт битгий оролцооч. Тэрнээс болж олон мянган хүн одоо тэндээс амьдрал ахуйгаа залгуулж байгаа хүмүүс бол ингээд дампуурс. Тэр хамгийн бага үний чинь худалдаа авах ажиллагаа энд байгаа бах те. Хамгийн бага үний чинь хэн өгдөг юм? Маш баян гадаадын хятад компани өгдөг хөөх. Машины эзэн. Монголын тэр 350 саяар авсан машинтай хүн өгч чадахгүй. Тэрвээ тийм бага үн өгвөл бас дампуурна. Тэгээ 350 саяар авсан тэр машина одоо 100 саяар зараад одоо бүр яа дуусхий салъя. Одоо би бол дампуураад гүйцлээ гэсэн юмнууд л ярьж. Тэгээ боловсролын яам, өдөөж хуй яам эдэр бол одоо айгүй сайн хоорондоо ингэж уялдаж ажиллахгүй бол хөдөө нутагч нь бол сая энэ махны экспортыг энэ удаагийн улсын их хурл махны экспортыг хороогүй учраас махны үн өндөр болж хөдөө нэг амс хийж штэ. Бусдаар бол одоо ингээд өдөө амьдрах ямар ч боломжгүй болцсон. Тэгээд 6 наснуудын сургуульд нав авчдаг. 6 настай хүүхдээ ганцаар ингэ явуулах эцгих байхгүй. Тэгээд сумын төрөө нэг нь яваад өгдөг. Үлдсэн айл нь нөгөө хөрөнгөө хараад үлддэг. Тэгээд одоо эхнэр хөвгтгөө явцсан ганц бие нөхдүүд чинь одоо архинд орж байна. Тэгээ малаа зараад ингэ төрөө орж байна тий. Тэгээ өдөө нутагчаа эзгүүрэн штэ. Тэгээ 6-7 наснуудын энэ явуулын багш нар авчиад энэ зайны сургалт бид нар ч одоо ковидын ачаар гэх юм уу энэ онлайнаар одоо дажгүй сурдаг яадаг боллоо шүү, сурал хийдэг боллоо шүү. Тэгэхээр ийм хууль эдрийг санаачилж байгаа. Тэгээд энийг бас холбогдох яамдууд маань бас дэмжиж өгөөрэй. Тэгээд удам залгасан малчин байхгүй боллоо шүү. Тэгээд энийг бас хэлье. Тэгээд та бүхэнд ажлын амжилт хүсье.